За өдрийн мэндэ. Энэ одоо тэг хэцүүлдэ. Та насын гаргаж байгаа энэ шийдвэрүүд бол бүр юм. Байнга л хэлж байгаа. Ямар ч тийм шинжлэх ухаан суургүй, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаагүй. Нэг алаа дандаа нэг юм шатаа хийсэн. Тэгээ тэр дундуур нь мөнгө идэх гэсэн нэг ийм л юм явж байгаа шүү дээ. Амар төвшин дараа би тэнд урд нь хэлжсэн те. Одоо жоохон технологи сүртэй ажиллах хэрэгтэй. Энэ 5 дахь төлж ягаад ампуурсан юм? Өөрөө өөртөө зориулж стандарт таанаас батлаад тэгээд ампуурсан шүү дээ. Одоо харж байгаарай. Энэ жил түрүүний амар төвшин дараа таны хэлж байгаа PM10, PM2.5 чинь одоо харагдаж байгаа бол гоё юм шиг харагдан заа юм. Дараа жил энэ чинь өндрөөд эхлэн шүү. Шахмат төлшин 5 дахь төлж яг юм байсан шүү. Анхны жил бүгд гоё юм гээл гисэн тийм биз дээ. Тэгэл дараагийн жилээсээ тэгэл дуусна. За энэ бол шийдэл биш. Тэгээ дээрэс нь утааны сонсгол хийгээд улсын төсөөс мөнгө өрөхгүй гэсэн. Гэтэл таанаас яалаа? Лоурдад Эрдэнэс Монголоос Эрдэнэс тавталгоогоос мөнгөний гаргуулсан. Тэгэн чи компани ч төрийн мөнгө биш гэсэн. За яг энэтэй холбоотой төрийн өмчт компаниуд улсын төсөвтэй адилхан хэмжээний тэрнээс давсан хэмжээний мөнгийг захин зарцуулж байгаа. Энийг бас улсын хурлын гишүүд бол бид нар хэн чадахгүй байгаа шүү. Тэр энийг түрүүн бас энэ амар төвшин дараагаа бас баталчлаа шүү дээ. За тэгэхээр яаж хийдэх вэ? Дэлхий жаашаа яаж хөгжиж байгаа? Сэргээгдэх штэ. Ялангуяа Монголын нөхцөлд бол. Тэгээд одоо энэ сэргээгдэх гэдэг энэ манай энэ бас олонний танил манил одоо тэр сөрөлтийн билээ олон хүмүүс юм хийгээ яваад байгаа. Жүжигчин. Тэгээд тэр сэргээгдэх дээрээ бодлого байхгүй. Одоо яамныхын суучин түрүүн сэргээгдэх гэл нэг юм яриад байгаа шиг байна. Яг үннийг хэлэхэд 220 кВт-тай 28-аас 30 м квадраттай 5 антай гэрд амьдарч байгаа нэг өрх 5 кВт-ийн сэргээгдэх эрчим хүчний нарны систем инвертертэй батарей ураагууртай байрт хийчээд өөрийнхөө хөрөнгө оруулалтаар хийчээд төвийн шилжүүлэлт холбооёор асар их дарамттай байгаа шүү. Инженер нэр тэгэл дүүрэг болно. За тэгэл баруун зөв нэрээ хуваагдаад ингээл баахан явдал чирэгдэл болгодог. Шийдэж өгдөг. 380 гэсэн тийм байгаа шүү. Холбогдох гэж аяйгүй удна. Тэг амар байгаа хэлбэр байгаа гэдэг. Тийм байхгүй гош амьдрал төр. Энийг ил болгож та хэд би нэг видео хийж оруулнаа заа юу. За нэмэлтээ авчи. Нэмэлт 1 минут авчи. Тэгээ цаашдаа та хэд бодлогын шийдвэр гаргах гэж байгаа бол юм зөв хар. Яг өнөөдөр бол бидэрт боломж байгаа. Утаанаасаа салыг өвөл сэргээгдэх эрчим хүч. Европын холбооны улсууд ялангуяа хаус оролд амьдардаг хүмүүс бүгд хашаага нарны панелууд болгож байгаа. Дээврээ нарны панелууд болгоод эхэлсэн. Давуу тал нь юу юм? Өөрийнхөө хэрэглээг хангах чинь нэгт, хоёр дахь юм бол төв рүү өгөөд орлого болчихно. Одоогийн манай эрчим хүчний тухай хууль болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар энэ нээлттэй байгаа. Иргэн 20 кВт хүртэл үйлдвэрлэж болно гэж байгаа. Тэрийг төв рүү нийлүүлээд буцаагаад нөгөө мөнгө авч чаддгүй. Энийг нээж өгөлтөө. Сар болгон тэр хэдэн киловаттыг нийлүүлсэн тэргээр нь мөнгөний буцааж өгөлтөө иргэдэд. Авч чадахгүй байгаа төрөөс одоо авлагатай 4-5 саяын 5-6 сая 7-8 сая 1 сая авлагатай баахан өрх байдаг. Тэгээ яах вэ гэхээр дүүцүүлчихнэ гэдэг. Өвөл болно шүү дээ. Төвөөс та нэг буцаагаад авахар чинь бид нар дүүцүүлчихнэ. Тэгвэл тэр хүний үйлдвэрлэл хийгээд өгсөн мөнгөнд таанаас хүүг удаж өгөлтөө. Гэхдээ ингээд юм бодлогын юм руугаа ороод тэр иргэндээ ч хэрэгтэй, төрд ч хэрэгтэй, улсын төсөвдөөч дарамт болдгоо. За тэгээд тодорхой хугацаанд 5-10 жилийн дараа эрчим хүчнийхээ төлбөрийг төлж байгаа юм шигээр төлөөд өөрөө хөрөнгөтэй болчин тэр хүмүүс. Энэ лүгөө ороод өгөөч гэж зөндөө хэлээд ямар ч шийдэл байхгүй нүвсээ төлөе, шатаа гээл байж байна. Тийм байдлаа зогсоомоор байгаа даа. Тэгээд энэ дээр ямар 5 номер. За хэрэглэгчийн төвшөнд одоо хэрэглэгч өөрөө барьсан сэргээгдэх эрчим хүчний хүйсрээс сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмыг айлхоор дарамтгүй хүн сурталгүй байх болгох талд нь бид нар анхаарч ажиллаж байгаа. Энэ журам 2020 онд батлагдсан. 24 онд бид нар шинжилсэн. Одоо ахаад бас яаж одоо хөнгөлөх үү гэдэг айлхоор хэрэглэгч дарамтгүй байх уу гэдэг дээр бид нар бас ахаад ярилцаад явж байгаа. Гол цаад агуулга нь болохоор за дэд дистанц талаас тухайн одоо хороол гудмыг таслаад за түгээх сүлжээний одоо инженерүүд ямар нэг тасралтгийн засвартай холбоотой ажил хийхэд аюулгүй ажиллагаатай холбоотой байдаг.
Дидистанс талаас тасалсан ч гэсэн хэрэглэгчийн дээврээс тэнд 220-ын хүчтэй холбогдсон байвал эргээд тэр хүнийг эрсдэлд оруулдаг ийм асуудал байгаа юм. Тэгэхээр энийг яаж хангаж, яаж одоо хэрэглэгчтэй хүн сурталгүй байх талуу гэдэг, журмаа хүн сурталгүй болох уу гэдэг дээр нь бид нар ажиллаж байгаа. Одоо бол хэрэглэгчийн тариф 212 төгрөг байна. Айл өрхийн. За үүнийг бид нар бол илүүдлээс сүлжээнд нийлүүлвэл 220-оос 300 төгрөгөөр худалдаж авдаг болгож үнийг нь бол нэмэгдүүлсэн байгаа. За журмыг одоо альхаар хөнгөлөгч хүн сурталыг бууруулах талд бид нар бол санаачлаг гаргаж ажиллаж байгаа гэдгийг хэлье. 8 номер. За амар тушин орлогчийн асуултан дээр нэмж хариулъя. Нийслэлийн агаар хүчний хөрөлөө тэмцэх газрын дарга Мөнхбаатар миний бэ. За бид нэр энэ жил 5,000 айлыг газ руу шилжүүлж байгаа. За энэ төслийгөө бид нэр Дэлхийн банктай хамтраад энэ төсөл маань хэрвээ амжилттай одоо болоод явах юм бол бид нэр цаашдаа 46,000 айл болоод өнгөрсөн 7 дугаар сард байгаль орчны сайд болоод хотын дарга хамтарч баталсан ногоон бүс гэж бид нэр тогтоосон. Тус ногоон бүс дээр 103,000 айл өрх хамаарч байгаа. Бид нэр 2028 он гэхэд энэ айл өрхүүдийг бол ер нь хатуу түвшний хэрэглэнээс бүрэн татгалзъя гэдэг байдлаар энэ ногоон бүсийн журмыг бол бид нэр тогтоосон байгаа. За мөн сэргийгт эрчим хүчийн хувьд бол энэ жил UNDP-тэй хамтраад 100 айлыг одоо өнгөрсөн жил 47 айл, энэ жил 100 айлыг бид нэр сэргийгт эрчим хүчит хамруулж байна. За эх жил бид нэр ADB-тэй хамтраад 400 айлыг сэргийгт эрчим хүч рүү хамруулна. Гэхдээ сэргийгт эрчим хүч маань өндөр өртөгтэй байгаа. 3.4 кВт-ыг одоо үйлдвэрлэхэд нийтдээ 3,800 Америк доллар шаардлагатай байдаг. За